За ингээд тоглолт хийхэд бэлэн болсон байна үзэгчдээ. Дүлгөөн болон Аз хоёр дундаа өсөрсөн. Энэ тоглолтын эхний довтлогоо хасын хүлгүүд баг ихнэ. Барсуулын гарт бөмбөг байна. За өнгөрсөн тоглолтод Барсуулын хувьд нь хамгийн олон удаа бөмбөг алдсан болж байна. Олон удаа бөмбөг алдсан. Тэр нь энэ үйлрэлт бас байгаагүй их таарах үзвэл. Миллер. За довтлооны скул араас тодшоо орчлоо доо. Миллер аваа шуушиж байгаа байна. Энэ тоглолтын нээлтгийнөө Ян Миллер нэрээр бичүүллээ. За үнэхээр сайн байсан. Түүнийг хязгаарлахыг бол хүсэж байгаа нь ойлгомжтой. Дэлгэрнэм за Аз хоёрын эсрэг шахаад явсан. Модтой байгаас тоглолт багийнхаа эхний оноог авч байна. Хоёр хамгаалагчид та дамжуулсан хамгаалагч хүрчтэй хөлгүүдээс хурдан довтлоход хоёулаа гараад ирсэн. Алтан гэрлийн Аз хоёр дараахан төгсөлөө. Скрап зүүндээ тесрээд эсрэг багийн бүс рүү ороод ирсэн. Нэг татаа 4-3-аас явуулж байгаа маань Джейден Скрап. Болтын зүсээ. Аз хоёр. За энэ удаа Анди эсрэг баруунда яваад орсон. Алтан гэрлийн Аз хоёрын тоглох юм гэлтэй. Дэлгэрнэмийн станыг авсан. За ер нь Биндрягаас бол салж чадахгүй байгаа. Гэхдээ дийлгэрний будагтай их гоё орон зайг үүсгэж өгчлээ. Дэлгэрний ямын эсрэг хурдан ашиглах гэж үзэндээ дундаас Ян Миллер хамгаалагчтай шилжсэн хоёр оноо. Яваш хүнд байдлаас хэлтэй оруулаа. Тэр нийт 10 довтлогоо бид дундшаар хийж байгаа гэсэн үзүүлэлт байна. Миллер дундаас. За энэ залуу ингээд өөрөө довтлогоог шидэлтүүдэд бариад бол маш том аюул шүү. Нөгөө талаас Ананд баруунда тэр чигээрээ эсрээд орсон довтлогоо тооцсон нэмээд алдаа салгажээ. Харин бол Янад бус тамжтай хөдөлгөөнийг хүлээж байгаа. Тэмүүлэн Миллер тойрч гарч ирсэн. Батбаяр хамгаалтан дээр хоцорсон. Түүнийг нь яа Миллер 3 оноо шидлээ. Ян Миллер довтлооны секунд нэглэн доош орчлоо. Хүнд байдлаа шилжсэн Ян Миллер шил дамжуулгүй сэргэлтэн нэмж батгаа Динфматын зурлын бидний оноог авч байна. Бэлгүүн хөлгүүдийн довтлогоо. Бэлгүүн Касастай контактлсан хүнд байдлаас довтлогоо оруулж чадлаа. Бэлгүүний тасаллаа. Бэлгүүн хангалттай том орон зай байна да. Батүшний Бэлгүүн 3-аас сэжгээр орж ирээд 5 оноо аваад байна. За хоёр хамгаалагч өөр дөр нь ойрхон байгаа. Бөмбөг шилжсэн. За Инфатер довтлоо амжилттай. Тэр Батбаяр хангалттай орон зай байна. Сул шилжсэн. Наран бэлдэн Батбаяр. Явсан үдээс. Барсуулт дундаас маш өндөр өргөө шилжсэн. Баатрикийн Барсуулт нэгдүгээр үеийг хааж байна. Асур эсрэг бөмбөг авсаад доор скрап татуулсан Барсуултын эсрэг байсан. За Каснс маш их хаадаг дамжуулт байлаа. Хоёулын дээр нь яг суларч чадсан гэдэг сая үе шидэх боломж байсангүй. Каснс дундаас шидсэн. Деволкус Каснсийн хоёр оноо. Онос руу ердөө хоёр болж ойртож байна. Барсуулт заврагшаа өгсөн дамжуулт Миллер дээр ирсэн. Миллер скрапыг бол нэг эргээд өнгөрөөцсөн. Каснсийн эсрэг болтой таруу дайрсан тоглох амжилттай. Скрап Каснс за энэ цэгээс их сайн шидэд байгаа да. Энэ удаа өгч ороод автсан. Довтлоо амжилттай нэмэлт шилдэг гинэ. Жордан Чиманга түүнийг урдан зогсоож байгаа. Ананд станы араас багхан зай дээр шууд явуулсан. Анандын 3 он шилдэг амжилттай явуулсноор сэлэг бодол санаанд дэргүүлтэй болж явж штэ. Хоёр боломжийг Аз хоёр үсгэлээ. Тэнгуүлэн за хөргсөн довтлоо амжилттай. За түлхүүн бөмбөг алдалт болсон. Тэмүүлэн ахаад уршаа довтлоонд гарч ирсэн. Каснс хатыг хийсэн. За араас Чиманга довтлооны самбарыг аваад нэмсэн. Скрабас нэгдүгээр хатаа сатчихлаа. Ананд бөмбөгийн тоглолтод орцуулсан. Маш хурдтай геймгөө явсан довтлоон дээр хаалттай амжилттай гэхдээ. Энд шатаж явсан довтлоогоо оноо олгож чадлаа. Орч хэд бэлэн болж байгаа харагдаж байна. Миллер Чимангагистаа найдвартай орсон. Ян Миллер 3 он шилжсэн амжилттай болсон. Хөлгүүд буцаад оноо дэргүүлтэй боллоо. Алдсан Бэлгүүн хоёр боломжийг үүсгэлээ. За Инфатрын эсрэг өөрөө шахаа тоглосон. Довтлогыг тооцсон нэмэлт шилждэг. Батвчны Бэлгүүн эсрэг. За дамжуул Тэмүүлэн дээр ирсэн. Буцаа түшиг өөрөө завшин дээр гарсан. Түшиг 3 он шилждэг зэрэг гарсан. Оноо авсан байна. Түшиг. За ямар нэг автаа байхгүй байх шүү. Тулгын бөмбөгийн тасаад хурдан довтлогоо нэг эсрэг гараад ирсэн. Тулгын хоёр оноо. Тэрсэн ихний хагас бол их олон шүглийн дуутайлын тоглолт болж өндрөөсөн. Миллерэн 3 оноо шилж. 3 дугаар үеийн оноо сэлгийг хагаллаа. Миллер за орж ирээ шууд явуулж байгаа юм байна. Миллерийн 2 дараа алсан шилдэл 8 онооны зүрх үүсгэлээ. Шорттой довтлогоо эхлүүллээ. Хүний илүүтэй байгаа Тэмүүлэн Инфатриодоос довтлсон амжилттай нэмэлт шилдэг үүсгэхээр боллоо. Тэмүүлэн за цаана Миллер 2 өндөрөөс таавж гарах гээд байна да. Яг л сударч чадсан Ян Миллер 3-аас. Үеигчээд 3 дараас нь шилдэг унаглаа. Давсан 2 өндөр нь дүн дээр бавхар гараад ирсэнтэй Каснс өөрөө болтолтой руу шахаад орсон давтган амжилттай.
Хөдөлгөөний довтлогоо хүний илүүтэй байгаа Чиманга будагтай талбаруу дээрээ орсон цагийн дээрээс хүчтэй нэг төвсгөлийг хийлээ. Ананд. Сайн Патринстаны араас тэгээд Маркус Кясенс аваад шууж хийж байгаа юм байна. Шийдсэн шийдлээ да. Барсуул. За Чиманга бөмбөгтэй буцаад гар дээрээс метр авсан. Метр 3-аас шийдсэн цагаараа унсан. Бодож байна Чиманга. Тэмүүлэн 3-аас шийдсэн. Чингисийн Тэмүүлэнгийн 3 оноо шийдэл амжилттай болсон байна. Тэмүүлэн. За буцаага Чиманга бөмбөгийг авсан. Казенсийн эсрэг нэг эсрэг тоглосон. Их гоё хөдлийн ажиллагааг үзүүлсэн. Тоглоом амжилттай. Өнөөдөр зур холцоор 19 түрлээ. Хаад хоёр дахь болжиг үүсгэсэн. Анант хөдөлгөөн дээр зүрсэн. Түлхүүн. За самбардаад явуулсан уу гэсэн тоглоом амжилттай. Скраб Чимангагийн эсрэг татаад 3-аас шийдсэн. Скрабын шийдэлтүүд болдгоо. Түлхүүн хоёр дахь болжиг үүсгэсэн. Оноогоо авлаа. За залхнуудаас хүл алдчихлаа. Түшиг довтлогоосгүй дуусч байгаа. Түшиг их гоё дамжуултыг атгуулсан. Их хоёрын довтлогын амжилттай явуулсан. Ясансын дамжуулт таслагдсан хурдан дотгоо Скраб эсрэг Барсуулт нэг эсрэг гараад ирсэн довтлогоон дээр Скраб алт хийсэн. За эзэнгүү бөмбөг төлөвлөгөөн дээр ирж байгаа юм байна. Дамжуулт Ананд ардаа үлдээсэн. Төлөвлөгөөний тоглолт дээр ирсэн Жорди Чиманга. За өөрөө төгсгөөд 2 оноо авлаа. Казенс Бендриагийн эсрэг. За нэг догсон өөрөө 3 шидсэн шидэл цагиргаа оноогүй. За довтлогоо гол тэндэг болсон баха сая. Томас доошо татчлаа. Төлгөөний 2 оног тооцсон. Эхний довтлогоо хасын үлгэр багаас. Билгүүн Миллер. Захаа Тэмүүлэн станы араас төрж гарч ирсэн. Шууд 3 шидэж байгаа юм байна. Тэмүүлэн дөрөвдүгээр 3 оногоор нээлээ. Тудлаг. За шидсэнгүй. Довтлогоосгүй дуустаа Инкватор төгсгөөсөөр сонголтгүй. Нэг өдөрөөсөө явуулсан Инкваторын шийдэлт амжилттай 2 оноо. Скраб өөрөө Пулсбаг туулсан Джейден Скрабын зүүн довтлогын амжилттай болсон Барсуул шүү. Барсуул. За Миллер цаан зүсээд өөрийгөө судалсан довтлогын амжилттай. Ямар тааруу хамгаалт байв. За эргээд Ананд бөмбөгийг нь Ян Миллер таслаад хурдан довтлогоонд ганцаараа гараад ирсэн Ян Миллер 31 дахь оноогоо авлаа. Азурын урагшлуулсан дамжуулт Миллер шатаж өгсөн ямар гоё дамжуулт вэ? Барсуул түүнийг нь оноо олглоо. За шахаад бат хоёр руу гаргасан буцаад төлгөөн. За баруунда явж ороод их гоё дамжуултыг ардаа үлдээсэн Дэлгэрнэмийн довтлогын амжилттай. За Тэмүүлэн Миллер. За буцаагаа тойруулж өгсөн Тэмүүлэнгийн довтлогын амжилттай. Миллерийн амтж байгаа бас л бөмбөг аллаа. Их яарсан хувь тоглогчдын шийдвэрүүд бага хөөдөд өн зөрөөд хөдөлгөөс бол 1-2 дамжуултаар оноогоо ахиулсан. Болгон дээрээ сайн ажиллах ёстой ийм цаг үе. Скраб. Төлгөөн 3 оноо шийдэлт амжилттай болсон. 62 дахь оноо 21 онооны зөрөө. Барса нэгээр хаяад өгсөн Аз2. За энэ хоёрын ажлын хослох гоё юмаа. за шууд баруун талраа явахаас өөр гарцгүй болчиход байна. Дахиад нэгээр хаяад өгсөн энэ удаа Аз2. Бөмбөгийг авч буугаад 2 оноо олголоо. Дэлгэрнэмт болсон Бат2 төлбөр дээрээ сударсан Бат2-ын 3 оноо шийдэлт амжилттай. Мэдлэг мэдээлэлүүд явдаг. Яатчгүй өнөө цагийн бас манай дотоодын шийдэл засгалжуулагчийн нэгнээ зүү өсөр аваачж байна. Хурдан довтлогоонд Тэмүүлэн байна. Цагаан дээрээс төвсөжээ. Томорчин Дэлгүүн олон улсын хэмжээний мастер Сэргэлэн гэсэн тоглогчид Монголын сагсамбан улсын дээдлэгт хамгийн олон удаа төрүүлсэн тоглогчид болж бичигдэхэд хэдэн орон үлдлээ. 3 дараалж авраг авсан трипит хийсэн ердөө нэгэн баг байдаг хөлбөд өөрсдөө 2008, 2009, 2010 онд 3 дараалж төрүүлж байлаа. Ингээд 2 дахь тохиолдол нь хүн одоо хөлбөдийн нэрээр бичигдэр болж байна. За нэмээд үндэсний дээдлэгийн түүхэнд 2 оронтой тоонд буюу 10 удаа төрүүлсэн түүхэнд анхны баг хасын хөлбөд болж байна. Энэ хасын хөлбөд баг үүсгэн байгуулагдсан цагаас хойш үндэсний дээдлэгт финалийн шатанд тоглож байгаа 15 дахь тохиолдол. Түүнийхээ 10-т нь төрүүллээ. Үнэхээр өндөр амжилттай. Финалийн цуврал ялах энэ хувь бол маш өндөрт гарч ирж байна. За тэгээд албан ёсоор 2020 оны Монголын дээдлийг хасын хөлбөдийнх байсан гэж бидгүй ирээдүйд ярихаар болж байна. Үндэсний дээдлийг нэмээд сүүлийн 3 өдрөөс сүүлийн 5 өдрийн 4-т нь хасын хөлбөд төрүүллээ. Монголын сагсамбангийн дээдлийг шинээр зохион байгуулалтын чиглэсэн цагаас хойш хамгийн амжилттай баг 2020 он хасын хөлбөдийнх байсан үзэгчтэй. Ингээд хасын хөлбөд багийн хөгжөөн дэмжигч Дарья Тамирчин та бүхэн халуун баярыг хүргэж байна үзэгчтэй.